before the poem, because I know you guys are really waiting for this wonderful poem, I have to give you some stuff about the program. First of all, lunch is going to be provided at St. Anne's College, and if you have your badge on, then they'll recognize you as a conference person, and it's a free entry. But it takes about 10 minutes to walk there from here. За Оксфорд их сургууль дээр 2 жил тутам болдог цүл хураа бүсийн ард түмний тухай хурал үргэлжлээд ингээд дуусгачтандаа орж байна. За жилээс жилд одоо энэ хурлын цар хүрээ улам өргөжөөд за ялангуяа миний хувьд бол баяртай байдаг зүйл нь оролцож байгаа монголчуудын минь тоо улам нэмэгддэг монголчуудын тухай судалгааны тоо болоод сэдвийн хамар хүрээ улам ингээд хэлж байгаад их баяртай байд юм аа. За хоёрдугаарт нэг онцолж хэлмээр байдаг зүйл нь бол энэ хурал өөрөө их багтаамжтай гэж бидний ярьдаг ийм хурал зөвхөн академик судлаачтай гэж бас бодлого боловсруулагч нарыг практик дээр ажилладаг хүмүүсийг тэр ихтэл одоо судлах туун болдог малчид болоод ийм хүмүүсийг Монголоос Африкаас дундад Азийн улсуудаас эдэр ингэж авчирж оролцуулж тэдний мэдлэг зүйлийг сонирхож мэдээж таньдаг буюу бүх талын хүмүүсийн ойлголтыг мэдлэгийг туршлахыг хуваалцдагаараа бас онцлог. За 3 дугаарт миний одоо онцолж их ярмаар байгаа зүйл нь бол энэ хурлын хэл буюу зөвхөн англи хэл дээр ярьдаг биш бусад орон нутгийн хэлээр ярьсныг ч гэсэн англи руу орчуулж бусад зөвхөн англи хэл мэдгүй хүмүүсийг ч гэсэн өөрөө өөрийгөө илэрхийлэх боломжоор нь ингэж хангаж яадаг ийм ач тустай хурал байд юм аа. Тэгээд энэ хурал маань сайхан боллоо оролцсон хүмүүстэй талархал хэлье. За намайг Инхбат гэдэг. Өнөөдөр Оксфорд их сургууль дээр цөлийн 7 дугаар хурал гэж хурал зохион байгуулж байна. Хамт одоо 2 дахь өдрөө болж байна. Энэ маш өргөө хүрээнд том хурал болж байна. Нийт 64 мэлтгэгч ихтгэлээ хэлцүүлж ихэвчлэн ихтгэл нь Төв Аз, нүүдлийн мал аж ахуйг талаар судалгаа явуулж байгаа судлаач нар байна. Энэ дундаа бас нэлээд Монголыг онцлсан, Монгол дээр төвлөрсөн олон судалгаа хэлцүүлэгдэж байгаа юм байна. За энд хурал дээр Кембриж их сургуулиас төлөөлж одоо яг Кембриж сургууль дээр хэрэгжиж буй Монголын махны талаарх судалгааны төсөл байгаа. Тэр судалгааны төсөл дээр төслийнхөө үндсэн агуулга, үндсэн хийж байгаа ажлын зорилго, заавал гарах үр дүнгийн талаар хэлцүүлж одоо судалгаачтай хуваалцсан дах баяртай байна. Тэгээд гол нь миний судалгаанаас ч гадна олон судалгаач нар бүгдээрээ аль болох энэ академик судалгааг хэрэглээнд нэвтрүүлэх үү, яаж одоо энийг үр дүнтэй болгох уу гэдэг тал дээр илүү анхаарлаа хандуулж илүү прагматик хурлыг бол энэ дээр хийж гэн өөрөө чинь нутг агуулгаараа салбар дундын хурал. Тэгэхээр олон талын салбарыг яаж нэгтгэж одоо үр дүнд хүрэх вэ гэдэг дээр бол төлөвшөж байгаа ийм үр дүнтэй ийм академик практик хосолсон ийм хурал болж байна. Тэгээд бас тэгээд энд оролцож байгаа ихтгэл хэлцүүлсэн бүх одоо илтгэгч нараас өмнөөс нь одоо бүгд нь баярлж талархаж байгаа бас илэрхийлье. Тэгээ мөн хурлаас амжилттай зохион байгуулаад тэгээ энэ цаашд улам ийм академик практикийг хосолсон ийм хурал зохион байгуулагдаад үр дүн одоо бодлого боловсруулж байгаа хүмүүс судлаач нар эрдэмтэд сурж байгаа оюутнуудад бас хүрээсэй гэж бодож байна. Тэгээд баярлалаа. Now we would like to pray in our local language.